Та бүхэн ямар гэрээ? Өнөөдөр би энэ 24 цаг эмийн дээр тавигдсан нэгэн нийтлэлийн тухай ярмаар байна. 24 цаг эмээ. Игч байсаар байтал хятад аниагаар юу хийх вэ гэж. Игч байсаар байхад хятад аниагаар юу хийнэ гэж. Энэ 2018 оны 2 сарын 12-ын өөрөөр хэлбэл одоогоос нэг тийм 2 сарын өмнө тавигдсан нийтлэл байна. За энэ нүүтлэлд юу гэж яригдсан бэ гэхээр аниа гэдэг нь игч гэсэн хятад үг бөгөөд Монгол оронд манжийн дарлал нухуулж байсан 1700-аад оны үеэс халахын урагч ноёд манжийн хөргөн болж эхэлснээс хойш монгол хэлэнд нэвтрэн орж ирсэн байдгаа гэж. За халах ирчүүд одоо манж хүүхнүүдтэй сууж тэгээд одоо юу гэдгийг тийм хагас манж хүмүүс гаргасан гэсэн юм ярьж лээ л да. Энд бол би нэг тийм асуудал байхгүй гэж хувьдаа бодож байна. Яагаад гэвэл одоо юу гэдгийг халах хүн казак хүүхнтэй суувал хүүхэд нь юу байх юм? Казак байх юм үгүй шүү дээ. Халхал байдаг тийм үү. За тий. Тэгэхээр яг гоо энэ аниа гэдэг үг нь одоо энэ манж хүүхнүүдийг дагаж орж ирсэн гэсэн юм ярих гэдэг байна. Тэгээд 1700 оны үеэс орж ирсэн энтер гэдэг одоо юу гэдгийг баталгаа нь хаана вэ гэж. Тийм баталгаа энд байхгүй байх шиг байна. Энийг бичсэн хүн Инх Төвшин гэсэн нэг тийм хүн байна. За тэгэхээр энэ юу гэдгийг монголчуудыг одоо юу гэдгийг энэ халахын урагч энтер гэж дуудаад байдаг хүмүүс нь болохоор боройдууд биш юм шиг байгаа юм. Ойрдууд байдаг. Ойрдуудад ямар нэгэн тийм сэтгэл мэдрэлийн өвчин байдаг. За бууз банш хуушуур бантантаа монгол нэрээ олж өгчөөд олон худлаа юмаа бичээсээ энэ нөхөр хятад үгэнд их гэдэг болохоос ня гэж мэдгч үгүй юм байна. Энтер гэж байна. За энэ хамгийн ихний коммент бичсэн хүн юм шиг байна тий. Тэгээд увсад намайг баг багад ихчийг адья гэдэг байсан юм л гэж байна. За энэ зан базар гэсэн нэртэй халах урагч ноёд гэдэг чинь коммунист сургаал эсвэл чамайг баруун аймгийн хазгаа хэлт гэвэл ямар байна л гэж байна. Халах гэсэн аниа гэж салгаад хятад үг шааж байгаа бол аав гэдэг нь апа гэсэн хятад үг гэж шаахна л дээ. Муусан уус физ та. Энэ тэр гинэ зөв хэлж байна. Нэрээ тийм юм байна гэж. За энэ хөө одоо чинь юу гэдгийг мэдээллийн технологи хөгжсөн энэ үед одоо юу гэдгийг ингэж дураараа одоо чинь юу гэдгийг монгол хэлний тэр аниа гэдэг үг одоо хятадын игч гэсэн үг юм энтер гэж одоо гэж байна. Игч гэсэн хятад үг энтер гэж одоо дураараа ингэж ярих нь миний хувьд одоо шинэ буруу гэж үзээд байгаа юм. Тэгээд дээрэс нь болохоор энэ халахын урагч гэж одоо эртнээс ярьсан энэ зүйл дээр маш их одоо чинь юу гэдгийг буруу юм байдаг. За цааш нь үргэлжлүүлээд одоо юу гэдгийг энэ аниа гэсэн үгийг одоо юу гэдгийг хаанах ямар хэлнийх вэ гэдгийг одоо судалж үзье. Тэгэхээр иймэрхүү хэлний судалгаа бол одоо юу гэдгийг нэг ганц 2 минутын л ажил шүү дээ. Уг нь бол тий. За тэгэхээр чин энэ ойрдууд нь өөрсдөө игч гэдгээ юу гэж ярьдгийг гэж үзье. Тэгэхээр энэ халимаг Оросын словар байна. Энэ дээр систра гэхээр чин одоо старше том игч гэх юм бол игч гэлдэг гэж ярьж байна тийм үү. Тэгэхээр дүү охин гэдгийг одоо дүү хүүхэн гэдэг юм байна. Дүү хүүхэн гэл тэгж ярих нь шүү дээ тэд нэр. За тэгэхээр монгол хүн бас игч гэж ярьдаг. Дүү хүүхэн гэж бас ярьж байгаа нь ойр талдаа ч юм тийм байж магадгүй. За бидний нөгөө нэг хэргийн эзэн болоод байгаа манж хэл гэж байна. Манжу систерийн манжу те англи манж хэлний энэ словар байна. Глосбегийн. За энд юу гэж хэлдэг вэ гэхээр хехэ гэгэ сиби саргаан гэж би сонссон юм шиг. За гэгийг бол хүн болгон мэдж байгаа. Бид нэр одоо юу гэдгийг хэдэн жилийн өмнө хуанжу гэг гэдэг юмар одоо жишээ нь юу гэдгийг амьсгалцгаасаа. За
Бидэнтэй одоо жоохон ойр төрөл ойрхон амьдардаг бас нэг өөр хүмүүс болохоор энэ казакууд байна. Казакууд одоо энэ сестраг юу гэж ярьд юм бэ гэж. За старшая сестра гэж энэ одоо том ихч энийг апа гэж ярих хэрэгтэй юм байна. Апа гэхэр ч одоо ихчээ гэж байгаа юм шүү дээ. Тэгээ ярен дээр нэ эпикэж гэдэг юм байна. Эвшээч гэж ярьдаг юм байна. За бидэнтэй өшөө ойр нөхдүүд юу байдаг вөхөр Якутууд байдаг. Тэгээ сестра старшая гэдэг энэ Орос Якут словарнаас харах юм бол старшая сестра нагас болд юм байна. Агас гэдэг юм байна. Тэгэхээр энэ аг монгол бичгэнд эгээр дуудаж болдог. Тэгээд агас эгис гэхээр энэ эсийн чигээр дуудаж болдог юм бол гэх юм бол агач эгичлээ болтгол юм шиг л байна л да, тийм үү. За тэгээд нөгөө нэг бүр айхтар одоо юу гэдгийг монголчууд одоо тэр холбогдсон гээд үзэн ядаад байгаа нөгөө нэг хятад хэлийг нь авч үзье. Игчгээ тавьчихъя. Тэгээд монгол хэл хятад уламжлалт хятад ердийн гэдэг дээр нь үзье. За тэгэхээр хятад юу гэж ярьдаг юм бэ гэж. Энэ тэгээд дуугаа жоон чангалаах юм. Мэй гэдэг юм шүү дээ. Мэй. За өөр. Тэгэл болоо гэж юу? Уламжлалт игч. Энэ юу? 大姐 том. 大姐 том игч гэж ингэж идэв юм. За хад үзье. Игч. Шөөр юу вэ? 姐姐 Энэ жж гэдэг нь одоо тэр манч хэлний гг гэдэгтэй их төстэй санагдаж байна. Гг гэдэг дээр ч залгаад ггч гэж бас ээж болохоор ч юм шиг тийм үү. Тэгэхээр энд ерөнхийдөө нэг а усга чиглэгдэхгүй байна.姐 子 Зүү мөзөл гэдэг юм шиг тийм. За тий өөр одоо монгол хэлэнд одоо юу гэдгийг ороод ирчих магадaltaй хэл болохоор энэ санскрит хэл байна. Санскрит хэлэн дээр одоо юу гэдгийг spoken sanskrit sister гэж тавиад одоо хайж үзье. Тэгэхээр чин Содарья гэж ин Баха Гини гэж ин Атика гэж ин Жестхач гэж ин Агаржаа гэж ин Агаржаа гэж би сонссон юм байна. Агаржаа гэсэн нэртэй монгол хүмүүс байдаг тийм үү? Бахади гэж sister санзар хамаагүй. Younger sister Анужа гэж байна. Анужа гэсэн нэртэй хүн бас байдаг шиг санагдаж байна тий. Тэгэхээр энэ Анужа Агаржаа гэдэг одоо санскрит хэлэн дээр яригдсан юм шиг байна. За монгол хэлэнд одоо юу гэдгийг одоо ах хүнийг агаа гэж байгаа. Энэ болохоор дотн ураг төрлийн гэж. Одоо миний дүүнер намайг агаа гэж дуудах нь шүү дээ. Эсвэл надтай нэлээд их дотноссон эмэгтэй хүн одоо агаа гэж дуудах нь шүү дээ тий. За би болохоор одоо юу гэдгийг ихчээ болохоор ихчээ аня гэдэг нь яхахгүй л одоо дотночсон байна да. Өөрөөр бол одоо настай ихч нарыг болохоор ажаа гэж заримдаа дууддаг шүү дээ. Ажаа тий. Гэтэл чи энэ лам эцгийг цэвэрлэн дуудах нь лам нарыг ажаа гэдэг вэ шүү дээ. За ажаа муу энэ төр гэж ярьдаг тийм үү. За үнэхээр л одоо тэр анаа гэсэн үг одоо юу гэдгийг ямар хэлэнд байдгийм бэ гэж. Ямар хэлэнд байдгийм бэ. Тэгэхээр энэ одоо би англи хэлнээс elder sister буюу эгч гэдэг үгийг япон хэлэнд орчуулж үзчихэл байна л да. Тэгэхээр юу гэж ярьж байгаа нөхөр ане. Тэгэхээр энэ ане гэдэг чинь бас эгч гэсэн япон үг байдгийм байна. Юу гэнэ? Нээсан. Эгч гэдэг бас нээсан гэдэг. Нээсан. Тэгтээ монголчуудад одоо энэ ане гэдэг нь ане гэдэг нь Япон, Солонгос, Монгол хэл болохоор одоо юу гэдгийг алтай язгуурын хэлгээ тэгээ хоорондоо янз бүрийн үг хоорондоо солилцох ёстой. Нэг гаралтай үүсэлтэй гэдэг утгаараа тийм үү. Тэгэхээр энэ юу гэдгийг халахын урагчд нь одоо энэ Япон тал руу урвсан юм шиг байгаа юм. Өөрөөр хэлбэл энэ одоо юу гэдгийг энэ инх төвшин гэсэн энэ нэртэй сэтгэл мэдрэлийн өвчтэй энэ зарим нэгэн ойрдод эртнээсээ л одоо юу гэдгийг энэ
Японы урагч гэж баахан хүмүүсийг одоо секретэн юм бичдэг тийм хүмүүсийг хомгорлж ийсэн. Тэрнээс өмнө одоо Чингисийн удмынх нэг хар шар феодал гээл юу гэдгийг устгаж байсан. Тэгэхээр нэг тиймэрхүү одоо юу гэдгийг улс дотор нэг тийм өмхий санаатай тэр өмхий санаагаа дагаад өмхий цустай хүмүүс бас байх юм аа. За энэ болохоор тэр нөгөө аялгуул сайхан монгол хэлний аниа шүү дээ. Аниа. Чимээ аниа гэж ярьдаг юм байна. Одоо анир гинтер гэж ярьдаг штэ. Анир чи ямар нэгэн дуу муу байна уу гэж тийм тий. Тэгэхээр тэндээс аниа маниа гэж байдаг юм байна лээ. Төрлийн доторх нас ах хүмүүсийн нэрийг цэрлэн түнцэхэд бол энд эмгтэй хүн гэж ерөнхийдөө заагаагүй. Ямар нэгэн байдлаар аниа гэдэг бол эмгтэй ихч болчдөг. Тэгээ би ихчигээ аниа гэж дууддаг. Энд бол би ямар нэгэн тийм асуудал харахгүй байна. Харин энэ инх төвчний бичсэн энэ балан юмд бол маш их одоо жишээ нь юу гэдгийг асуудал харж байна. Нэгдүгээр одоо юу гэдгийг монгол хүнийг тийм үү энэ наран төл юу ч гинэ солио тийм яа халахын урагч энтер гэж ярьж байна. Гэтэл энэ одоо жишээ халахын урагч нар ч нь одоо юу гэдгийг монгол хэлээ авч үлдээд одоо жинхэнэ монгол дүр төрхөө авч үлдээ тэрийг одоо жишээ нь юу гэдгийг энэ бүрээд гаралтай ринчунгуа одоо жишээ нь хэлж штэ одоо монгол хэлний тухай ярьж байгаа штэ сонсох бүр яруу баялагийг сайхан баясч гайхан баясч сод билэг төмөн юугийн бишрэн магтмуу гэж. Тэгэхээр тэр одоо жишээ нь юу гэдгийг урвсан гэсэн одоо энэ юу гэдгийг энэ монгол улсыг одоо бүтээсэн энэ ихэнхийг эзэлдэг хаалх монголчууд бол сод билэгт төмөн юм шүү дээ. Тэгэхээр энэ биднийг ингэж сайхан энэ ринчунгуа магтсан байдгаа. Тэгээд монголчууд одоо сайхан аялгуул сайхан монгол хэлээрээ одоо энэ аниа гэдэг үгээ тийм үү чөлөөтэй сайхан хэлцгээе. Энэ одоо балай одоо юу гэдгийг хэрүүлийн бузартай тэр ойрдуудыг сонсохгүй байвал сайн байна гэж би хувьдаа үзээд байна. За ойрдоо бичлэг хийх тийм одоо юу гэдгийг сэтгэл санааны боломж байхгүй харин энэ жоохон надад нэг тийм хор шарыг минь мартсан учраас би энэ хөө бичлэг хийж байна. За анхаарал тавьсанд баярлалаа.